Монгол Улсын засгийн газрын 2017 оны 11-р тогтоолоор баталсан халдвар түвшнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрт бол элийн замаар дэмжих халдварыг бууруулах зорилтыг тусгасан байдаг. За уг хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх энэ хүрээнд бол эрүүл мэндийн яамнаас тэмдэг үйл ажиллагаа зохион байгуулсан байгаа. За уг үйл ажиллагааны хүрээнд бол сонгоорхон дүүргийн эрүүл мэндийн түвэн дараах чиг үүрэг баримтлагч төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. 2019 оны 8 сарын 1-ээс аль бие сар тэмдэг үйл ажиллагаа эхлүүлж ажилласан байгаа. За үйл ажиллагааны нэгдүгээрт бол нийт хүн амын дундах хэдийгээр тэмдгийн халдварыг илрүүлэх, эмчлэх хянах байгаа. За үүний дагуу 43 хороод буюу өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр очиж хэдийгээр тэмдгийн халдварыг илрүүлэх үзлэг онцлогоог үзлэг шинжилгээг бол графикийн дагуу зохион байгуулсан байгаа. Сонгоорхон дүүрэг нь бол 4 ихтэй сургуультай, үүний 3 ихтэй сургууль дээр жишээл нийт оюутан залуусыг бол хэдийгээр тэмдгийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээнд бол хамруулсан. За мөн зарим өдрүүдэд бол сонгоорхон дүүргийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэхээр ирсэн бүх үйлчлүүлэгчдийг тухайлбал эход харуулахад ирсэн ч гэдэг юм уу, эсвэл сүрийн эмчт үзүүлэхээр ирсэн ч гэдэг юм уу, бүх үйлчлүүлэгч нарыг хэдийгээр тэмдгийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, мөн орон гэргүй иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулах хэлбэрээр бол ажилласан. За нийт одоогийн байдлаар 15,000 гаруй хүн амын бол хэдийгээр тэмдгийн үзлэг шинжилгээнд бол хамруулсан байгаа. Үүнээс бол 393 шин тэмдэг илрүүлээд эмчлэн хяналт тамга ажиллаж байна. За үйл ажиллагааны 2 дугаарт бол жирэмсэн эхчүүдийн дундах тэмдгийн халдварыг илрүүлэх, эмчлэх хянах байгаа. За үүний дагуу бол эмэгтэйчүүдийн эмч, бусад нэрийн мэргэжлийн кабинетүүд, мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэйгээ нэгт уялдаа холбоотой ажилласны үндсэн дээр бол жирэмснүүдийн дунд нийт 93 шин тохиолдлыг илрүүлээд эмчлээд хяналт тавьж ажиллаж байна. Үйл ажиллагааны 3 дугаарт бол хавьт илрүүлэг байгаа. Тэмдгийн халдвартай оршилгдсон хүний бэлгийн хамтрагчийг буюу хавьтагчийг олж илрүүлэх нь бол бэлгийн заа дэмж халдвар төвөөрчлөлт бууруулахад бол онцгой ач холбогдолтой. Иймд бол хайртай судлаач, бусад салбар амлалтаарууд өрхийн эрүүл мэндийн төвүүдтэйгээ нэгт уялдаа холбоотой ажилласны үндсэн дээр бол хавьт илрүүлэг одоогийн байдлаар 80% явж байна.